За бид нар монгол хэлэн дээр ярьдаг. За өчтөр уулзаж болох байсан. Гэхдээ уулзаагүй. Өчтөр би одоо гэрийн даалгавраа хийж болох байсан. Гэхдээ хийгээгүй гэдэг. Энэ агуулгыг англи хэлэн дээр хэрхэн гарах вэ? За тэгвэл энэ өгүүлбэрүүдийг өнгөрсөнд хийж болох байсан. Гэхдээ хийгээгүй үйлдэлүүдийг илэрхийлэх өгүүлбэрийг бид нар илэрхийлэхийн тулд could have гэдэг үгсүүд хэрэгтэй болно. За энэ could have-ийн араас үйл үг орж ирнэ. Үйл үг нь past participle form буюу өнгөрсөн цагийн 3 дугаар хэлбэрээр хувирж орно. За жишээ авъя хэдүүлээ. За жишээ нь би өчтөр хамгийн сайн найзтайгаа уулзаж болох байсан гэдэг агуулгыг гаргая. За тэгвэл I could have met my best friend yesterday. За тэгвэл би өчтөр уулзаж болох байсан. Гэхдээ but I didn't. Би уулзсангүй гэдэг санааг илэрхийлж байна, тийм ээ. За өчтөр гэрийн даалгавраа дуусгаж болох байсан. I could have finished my homework yesterday. За хамгийн сүүлд нь танаас нэг зүйл асууя. Би багада англи хэл суралцаж болох байсан. За энэ өгүүлбэрийг хэрхэн гаргах вэ? За комент хэсэгт оруулж өгөөрэй.